Сайн байцгаана уу итгэлийн ахын дүүсээ. Эзний өдрийн мэндийг хүргэе. Таны шинэ 7 хоногт эзэн бурхны ивэл нэгүсэл бэлхэн дүүрэн байгальтгай. Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Галил Монгол чуулганы мэдээлэл танд хүрэхэд бэлэн боллоо. Эхний мэдээ 12 сарын ихээр амьд бурхны үг болсон Библиэс суралцах Библийн амтлагаа сургалт амжилттай болж өнгөрлөө. Энэхүү сургалтад бурхантын Есүс чуулганы пастор Бат Эрдэнэ, Алсын хараа чуулганы пастор Инх Тайван, Глобал Мишн чуулганы пастор Батганбаатар болон Галил Монгол чуулганы пастор Түр Мөнхнаар эзний үгийг дамжууллаа. Сургалтын хүрээнд итгэгч ахын дүүс бүрт бурхны үг болсон Библийг бэлэглэн хамтдаа эзний үгийг унших 28 хоногийн аяллыг эхлүүлсэн. Ахын дүүс та бүхний энэхүү аялал бурхантай илүү ойрцсон ивэлтэй цаг байх болтугай хэмээн Есүс Христийн нэрээр өрөөж байна. Фэшн Галил хөтөлбөр үргэлжилсээр байна. 12 сарын ихээр хүүхдийн чуулганы үйлчлэгч бэлгүүн даалгаврыг амжилттай биелүүлж ялагчаар тодорсон. Удаах шалгаруулалт хүүхдийн цуглааны багш ганц цэцэг өнгөөр солонгорон тэргүүллээ. Тэдний дээр эзний ивэл нэгүсэл бэлхэн дүүрэн байх болтугай. Дараагийн мэдээ догдлол хүлээлтээр дүүрэн 12 сар үргэлжилсээр онцгойлон Христ итгэгч бидний хот утга учир бүхий тэрхүү өдөр удахгүй боллоо. 2024 оны 12 сарын 25 бидний хэзэн Христ мэндэлсний баяр зохион байгуулагтгаар төлөвлөгдөж байна. Эзэнд итгэгч ахын дүүс та бүхэн өргөнөөр хамрагдаж эзэн бурхандаа талархал магтаал өргөн нэгэн үдэш хамтдаа нөхөрлөцгөөё. Солонгос дахь Монгол чуулгануудын нэгдсэн холбоо Имсакийн Крисмас баяр 12 сарын 13-нд болж өнгөрсөн. Солонгос дахь Монгол чуулган бүрийг эзэн бурхан ивээг. Онцлог мэдээ Монгол улсын үндсэн хуулийн 8-д зааснаар төрт ёс, түүх, соёлынхаа уламжлалыг нандинан өвлөж, өвлүүлэн үлдээх үүрэгтэй хэмээн заасан байдаг. Энэхүү үүргийн хүрээнд их хэлээрээ харилцах сэтгэх боломж Монгол дархлааг иргэдийнхээ сэтгэхүйд бий болохоор Галил номын дэлгүүр үйлчилж байгаа билээ. Галил номын дэлгүүр нь 19 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулан дан ганц Христ итгэлийн номоор хязгаарлагдахгүй уншигчдынхаа хэрэгцээнд тулгуурсан төрөл бүрийн номыг худалдаасаар байгаа билээ. Солонгост завгүй ажиллаж хөдөлмөрлөгч оюундаа хөрөнгө оруулдаг байхыг уриалж байна. Үр жимсээр дүүрэн 2024 онд дуусгаад тун богинохон хугацаа үлджээ. Жилийн турш эзний үгийг сануулan өдөр бүр эзний үгээр номноос хуваалцдаг Болдоотор удирдагчтай талархъя. Уг ном нь чуулганы гишүүдийг ариун бичээс хөтлөн дагуулах зорилготой билээ. Ирэх онд энэ уламжлал хадгалан Библийн боловсралтай өсөлт дүүрэн жил байхын төлөө хамтдаа хичээцгээе. Галил чуулганы дэрэгдэх Джеймсийн сэтгэлийн чимээ радио 5 гариг бүр шинэ дугаараа та бүхэнд хүргэж байгаа билээ. Өмнөх дугааруудыг сонсохыг хүсвэл Джеймсийн Солонгос дахь монголчуудын радио гэж кириллээр бичин орж үзэх боломжтой. Галил Монгол чуулганы мэдээлэлтэй хамт байсан итгэлийн ахын дүүс та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт тань эзэн бурхны хамгаалалт, удирдамж, өрөөл, бэлхэм дүүрэн байх болтугай. Хүндтгэл мөргөлийн цагтаа тавтаа морил.